нэрээ нууцлсан сонсогч гинэ. Сайн байна уу? Би танаа сонсогч болоод удаж байна. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. 10 жилийн өмнө манайхныг Кавказ овчаркны охин гүлэг аваад хижээвэ. Нөгөөх маань том болоод ороон орох цаг нь болох үеэр ороон ордгүй. Тэгээ мал имлэг ороод орооны тариа аваад тарьчгаад л ижилхэн цэвэр цусны нохоотоо нийлүүлэх гээд айлтавчлаа. Нэгсэн нөгөө нохоотоо нийлдэггүй. Нөгөө эр нохоог ойртохоор л бөксөө газар тавьчгаад чирээд ойрт туйлдгүү. Тэгсэн нөгөө айл нь наадах чинь бүтэхгүй юм байна гэд нохоог мань буцаавөө. Тэгээ гэртээ авч ирсэн чинь ороо нь орчихсон нохоог дагаа 50 нохоо хашаагаар дүрээд болтгүй. Өглөө тухайн үед хинээс ч юм бандаж өмсүүлждэг гэсэн сонссон байна. Дом юм багтаад. Өөрийнхөө нэг торон бандаж шиг өмсүүлэх гэсэн сүүлэн тэглээд агаар нь тэр хэсгийг цоолж байгаад сүүлийг нь жихэж гаргаад арай хийж өмсүүлээд орхичихвоо. Тэгээ ажилдаа яваад орой ирсэн чинь нөгөөх юм маань бандаж нь тайлагдаад зөвхөн сүүлэндээ өлгөгдсөн гүйж явдаг. Тэгээд нохоогоо барьж авах гэж нөхөр өтөр хөөгөө баригддгүү. Хоол өгөөд ч ирдгүү. Арайгийн барьж аваад бандажийг нь тайлж илээ. Түүнээс хойш нохоо маань гартаа даав барьсан харагдгал юм бол холоос ирж яваад зүгээ бууруулаад зүгтдэг болсон шүү дээ. Йоо яалаа ээж байгаа нэрээ. Торон бандаж нь жас юу гэдэг. Бүр явж имхтэй бандаж юмсэн юм байна. Йоо. Дэлхийн монголчуудын NJL радио 88.3